Хөвгөн байгууллагуудын одоо зээлийн Чингисийн дундчхөө бол одоо арилжааны банкудтай харьцуулахад маш өндөр байна. Бараг одоо ломбардтай адил хэмжээнд байна гэж бол ард иргэд их шүүмжилж байгаа. За ингээд яагаад юм байна гэж харахаар санхүүжилт зохицуулах орноос одоо сүүлийн жилүүдэд банк ус санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг жил болгон одоо тодорхой төлөвлөгөөтэйг нэмэх одоо ийм шаардлагууд тавьж байгаа юм байна. Тэгэхээр дүрмийн сангаа нэмэхийн тулд нөгөө компани чинь ашигтай ажиллах хэрэгтэй байдаг. Ашигтай ажиллахын тулд яах вэ гэхээр зээлийн хүүгээ нэмнэ, тийм ээ. Тэгэхээр бидний нөгөө нэг зээлийн хүүгээ бууруулъя гэдэг байгаа бодлоготой та бүхний энэ гаргаад байгаа дүрмийн санг нэмэх бодлого чинь зөрчилдөд байгаа юм биш үү? Энэ дээр нэг хариулт авъя. За хоёрдугаар сая танаа санхүүжилт хорооны гүйцэтгэлийн аудитыг харахаар гүйцэтгэл бол ерөнхийдөө нэлээд сайн гарсан байна гэж байгаа. Төлөвлөгөөний гүйцэтгэл. Гэхдээ илүү үйл ажиллагаанд тулгуурласан одоо гүйцэтгэлийн төлөвлөгөө тавьсан байна. Тийм учраас одоо энэ гүйцэтгэлийн төлөвлөгөө илүү хэмжигтээр үр дүнд суурилсан байхтаар гаргах хэрэгтэй байна гэсэн ийм саналыг гаргасан байна. Тэгэхээр энэ аудитын энэ саналын дагуу одоо та бүхэн юу хийхээр төлөвлөж байна вэ? За 3 номерын микрофоныг нээе. За Соронзон мул гишүүний асуултанд хариулъя. Банк санхүүгийн байгууллагын дүрмийн санг үе шатаа нэмэгдүүлэх шийдвэр 2020 оноос эхлээд хэрэгжиж байгаа. За энэ өмнө ч гэсэн бас хэрэгжиж байсан бодлогын арга хэмжээ. Өөрөөр хэлбэл санхүүгийн зохицуулах орооноос илүү одоо эрсдлээ даах үз эрсдэл бэхжиж мэргэжлийн институт болсноор зардлыг бууруулж эргээд зээлийн хүүг бууруулах боломжтой гэдэг энэ судалгааг бас тухайн үед хийж исэн. Өөрөөр хэлбэл үргэлжлэлтийн өргөжөөр илүү зардал буураад энэ зээлийн хүү буурах боломжтой гэдэг энэ дүгнэлт хийгдээд энэ дүрмийн санг үе шатаа нэмэгдүүлэх энэ арга хэмжээг авч хэрэгжүүлж исэн. За энэ арга хэмжээ хэрэгжснээр 21, 22 онуудад бол зээлийн хүү бидний төлөвлөж исэн хөв хэмжээгээр буурсан үр дүнтэй байж исэн. За ковид сар тухлын нөлөөгөөр бас тодорхой шокийн нөлөөллүүдээс болоод эдийн засагт бас тодорхойгүй нөхцөл байдлын улмаас энэ нөхцөл байдал бас алдагдсан. За эргээд энэ олон улсад болж байгаа геополитикийн нөхцөл байдал бусад гадаад шокуудын нөлөөллөөс хамаарат энэ дээр бол бас зээлийн хүү төлөвлөсөн хөв хэмжээнээс буурахгүй болж ирсэн ийм тохиолдлууд байж байгаа. За санхүүгийн зохицуулах орооноос энэ 24-25 онуудад хэрэглээний зээлийн хязгаарлах, бизнесийн зээлийг тэлэх, мөн энэ зээлийн давхардлыг бууруулах, иргэдийн өрийн дарамтаас сэргийлэх энэ бодлогыг авч хэрэгжүүлж байгаа. Мөн Монгол Улсын их хурлаас 79 болон 124-р тогтоолуудаар бас тодорхой үүрэг даалгаврууд өгөгдсөн. За энэ хүрээнд авч хэрэглүүлсэн бодлогын арга хэрэгслүүд бас бидний харж байгаагаар бол байндаа хүрж ийн. Хэрэглээний зээл бол дунд хугацаанд бол буурах, багасах юм төлөвтэй байна. Хурдыг бол ямар ч байсан өсөлтийн хурдыг сааруулж чадлаа. Цаашдаа бол ер нь буурах хандлагатай байна. За бизнесийн зээлд эзлэх хөв хэмжээ бол тэр хэрээр нэмэгдэх энэ боломжтой гэсэн ийм дүгнэлтийг бол хийж байна. За тэр аудитын хийгдсэн дүгнэлтийн хүрээнд мэдээж Монгол Улсын аудитаас хийгч дүгнэлтийг санхүүгийн зохицуулах ороон дээр ажлын хэсэг байгуулагдаад тэр чиглэлээр хийгдэх одоо ажлын төлөвлөгөөнүүд бол бэлтгэгдээд явж байгаа гэдгийг бас танд хэлье. За гишүүлт асуулт асууж дууслаа.